Башиг их дэлгүүрийн зүүн гасгаас байрлах Нарсын хасах нэг давхартанд байрладаг Эрдмийн дэлгүүр бичиг хэргийн бөөний төвөөс үргэлжилж байна. Хичээлийн шинэ жил ойртох төглөө тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн мөн ихрийн бяцхан үртээ хичээлийнхэн шинэ жилийнхэн бэлтгэлийг хангах гэж байгаа тус бөөний төвөөс танилцуулахыг хүргэж байна. Эдний хамт олон маань Хонконгийн болон бусад төрлийн бичиг хэргийн бөөний төв болон нээгдэж 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг та бүхэндээ өргөн барьж байна. Тэгэхээр Монголдо ердөө хаач байхгүй хамгийн хямд үнийг эдний хамт олон баримталж байгаа мөн хамгийн өргөн өргөн барьж байгаа гэдэгт та бүхэн найдаж болно. Бүх тасгуудыг төрөлжүүлэн тавьсан байгаа. Жишээ нь хавцны тасаг байна, за тэмдэглэлийн дэвтрийн тасаг байна, пенальны тасаг байна, үзгэн баасны тасаг байна, тосон баасны тасаг байна. За тэр өтгөө бүр уран зураг, хүүхдийн цүнхний тасаг, за харж байгаачлан дэвтэр номны нэгдсэн тасаг гэх мэтийн бүх төрлийн тасгуудыг төрөлжүүлэн нэг бараа бүтээгдэхүүнийг 10-аас дээш сонголтыг та бүхэнд өргөн барьж байгаа учраас нэг дор сонголтоо хийхэд маш энгийн байгаа. Үзгэн баасны тасагт орж ирсэн байна. Тэгэхээр Солонгос болон Хонконгийн хамгийн чанартай хүмүүсийн өргөн хэрэгэлдэг үзгэн баснуудыг оруулж ирж байна. Жишээ нь Солонгосоос бас яг оригинал үйлдвэрээс нь маффиныг, за Хонконгоос бол жилифа, за тэгээд хүүхдүүдийн маань маш их авдаг Zero гэдэг нэртэй үзгэн бас байдаг. Энэ бүгдийг та бүхэн маань ердөө 90 төгрөгнөөс эхлүүлээд запасыг нь авах боломжтой. Хамгийн гол нь үйлдвэрээсээ шууд нийлүүлж байгаа гэдгийг та бүхэн маань анхаарах зүйтэй. Үүний хувьд бол маш боломжтой. Жишээ нь бол хамгийн нарийнхан гардаг 0.33-аас эхлүүлээд бүдүүн гардаг 0.75 хүртэлх хэмжээсүүд энд байх юм аа. Ялангуяа хөдөө орон нутгийн ижил төстэй бизнес эрхэлдэг бичиг хэргийн дэлгүүрүүд, офис болон за бусад төрлийн одоо энэ жижиглэнгийн худалдаа 8 эрхэлдэг хүмүүс маань Эрдмийн түлхүүрийн бөөний төв дэлгүүрээс нь сонголтоо хийхийг уриалж байна. Нийтийн хямдрал болохоор бүх бараа бүтээгдэхүүндээ 10 хүртэлх үеийн хямдралыг зарлаад байгаа юм байна. 8 сарын 10 хүртэл үргэлжилэх юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд баримтлын шавар, усан буудаг, самбар, дэвтэр хэрэг болдог. Харин бага насны хүүхдүүдэд бол эштрик, баал, за хавтас, үзэг гээд маш олон зүйл хэрэг болдог шүү дээ. Харин одоо ахлах насанд ороод ирэхээр одоо төрлүүд нь арай өөрчлөгдөж, загварууд нь ч гэсэн өөрчлөгдөж. Энэ болгоныг Эрдмийн дэлгүүрийнхэн соргоор мэдэрч, албан офисынхан жишээ нь юу хэрэгтэй? Yes, за double A, за paper one гээд одоо энэ чанартай цааснууд, за тэгээд олон төрлийн CD, хавтас гэх мэт маш олон зүйл хэрэгтэй. Энэ бүх бичиг хэрэгтэй холбоотой бүхий зүйл бол энэ байна. Хүүхдүүдийн маань хамгийн үндсэн хэрэглээний бүтээгдэхүүн бол дэвтэр байдаг шүү дээ. Тэгвэл Porsche-ийн чанартай цаастай төрөл бүрийн хөөрхөн зурагтай шинэ төрлийн загварын дэвтрүүд нэрсэн байна. Монгол дэвтрүүд ч гэсэндээ яг энэ хоёр маань бол бөөний үнээр Эрдмийн дэлгүүрт худалдаалагдаж байгаа юм байна. За мөн багц Disney-гийн хичээлийн хэрэгсэл комод, мөн одоо Disney брэндийн маш олон төрлийн хөөрхөн цүнхнүүд байгааг харж байна. За эдгээр цүнхнүүд бол 8000 төгрөгнөөс эхлүүлээд 65000 төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа юм байна. За хичээлийн шинжил маань ойртох төглөө. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн маань цагийн тулгалгүйгээр хотын төвд байрлалтай, соёлтой, боловсон үйлчилгээтэй сонголт өргөн. Тэгээд бүр шишиг бараанч бөөний үнээр худалдаалагдаж байгаа Эрдмийн түлхүүрийг зориороо ингээд хаягийг дэлгэрэнгүй дуулгая. Хороосын Нарлаг дэлгүүрийн хамгийн доод давхартнаа төв дэлгүүрээ нээсэн байна. Ингээд эрхэм үзэгч хүүхэд багчууд та бүхнийг Эрдмийн түлхүүрт урьж байна.